Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Замуу цомд онцгой байдлын хэлцээс бэлтгэн хөрөгдөг подкастын маань 3 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү дугаарын зочноор Замуу цомд онцгой байдлын хэлцийн галт төмөр унтраах аврах 17 дугаар ангийн дуудлага улаан өгч ахлагч Наран Цэцэрлэл маань оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Эрхэм ахлагч цэцлэгчийн амрыг ирье. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За өнөөдрийн хоёулангийн маань ярилцах сэдэв маань бол дуудлага мэдээллийг хэрхэн хүлээж авдаг үйл явц. Дуудлага мэдээллийг хүлээн авснараа дараа дараагийн хийгдэх үйл явц хариу арга хэмжээнүүдийн талаар иргэдтэй мэдээлэл өгөх байгаа. За тэгэхээр энэ сэдэвтэйгээ уялдуулаад хоёулаа дуудлага улаан өгч хүн ер нь дуудлага улаан өгч гэж одоо яг ямар албан тушаал ашигладаг тэр талаараа ер нь нэг мэдээлэл хүргэж. За дуудлага улаан өгч маань болохоор галт төмөр гамшиг ослын дуудлага мэдээллийг төргөн шуурхай хүлээн авч холбогдох албан тушаалтанд дамжуулж мэдээллээр хангадаг ийм холбоочингийн үүрэг гүйцэтгэж ажилладаг хүмүүс байгаа. Зөв маш чухал цаг минуттайгаа уралддаг албан тушаал байх нь байна тий. За тэгвэл сүүлийн үед одоо энэ онцгой байдлын хэлцэд маань ирсэн хагас жилийн байдлаар ч гэдэг юм уу тий галт төмөр гамшиг ослын дуудлага мэдээллийн талаар. За онцгой байдлын хэлцийн хэмжээнд маань галт төмрийн 13 дуудлага, гамшиг ослын 3 дуудлага, зөрчлийн 10 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийг хүрлээж авдаг тэр процесс нь одоо хэрхэн явагддгийм бол одоо анх одоо 101 дугаарын утсанд маань дуудлага иргэд өглөө. Тэрнээс хойш ямар үйл явц явагддаг вэ? За иргэд маань 101-ийн дугаар руу залгуулаа. Тэгээ хаягаа хэллээ. Ямар үйл явдал ямар гамшиг осол өөртөө тохиолдчиход байгаа. Тэрийгэ хэллээ. Тэгэн гут би хонхоо дараад томилгоо дээлжийнхаа бүрэлдэхүүн салааны захирагчтай мэдээг өгчдөг гэсэн үг тий. Тэр хаягн дээр тийм үйлдэл басан байна. За энэ хугацаанд салаан захирагч маань гараа явна. Тэгэхээр би тантай тасралтгүй утсаар яриад мэдээлэл авч л байна. Дараагийнхаа арга хэмжээг цаг алдалгүй төргөн шуурхай авахын тулд танаас шаардлагатай мэдээлэлээ цуглуулдаг гэсэн үг. Энийг иргэд маань төдийлөө ойлгодоггүй тий. Ямар олон юм асуудгийг ингээд авт чинь та нар яагаад гардггүй ингээд загнаад байдаг. Тий. Гэтэл аль эзэн салаан захирагчтай мэдээг өгчихсөн томилгоо дээж маань гараа явж замдаа явж байдаг гэсэн үг. Танаас шаардлагатай мэдээллийг би авлаа. Салаан захирагчаа замд явж байгаа хугацаанд өргөжлүүлээд тасралтгүй мэдээлэлээр хангаж яадаг гэсэн үг. За цааш шаардлагатай арга хэмжээ тий. Эрчимтэй холбогддог ч юм уу. Аль зүйл тэр нөгөө нэг хүн амьтан осолж эндэж гинцэн бол би эмнэлгийн байгууллагатай холбогдож мэдээлэл өгдөг ч юм уу тий. Энэ талаараа тодруулахын тулд танаас нэмэлт мэдээлэл авч идэх гэсэн үг. Зөв. Иргэд маань энийг мэдээгүйгээсээ болоод ямар их юм асуудын ямар ууддیں гэж жоохон уур яг нөгөө сандарсан иргэдэд маань яг бид нар маш удаан ингээд санагддаг шүү дээ. Боловч санагддаг байж магадгүй тий. Гэтэл бид нэр цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгээ одоо төлөвлөхийн тулд тийм үү хариу арга хэмжээнүүдээ авах гад нэмэлт асуултууд асуудаг байх нь шүү дээ. Цаг алдалгүй төргөн шуурхай ажиллахын тулд танаас нэмэлт мэдээлэл авдаг байгаа шүү. Энийг бас ойлгох хэрэгтэй. За тийм байх нь байна. За тэгвэл дуудлага мэдээллийг хүлээн аваад одоо тий иргэдтэйгээ ингээд харилцаад одоо ингээд явж хахад одоо бас нэг хүндрэл бэрхшээл саад одоо бас тулгардаг бах тий. Тэр талаараа ярил. За иргэд маань одоо маш сандарсан ярина. Ер нь ямар ч хүн сандрах байх. За тэгэхэд бид нэр ингээд өөдөөс нь зөрүүлээ сандраад яриад байж болтгоо тий. Аль болох иргэдэйгээ тайвшруулах маш тайвнаар тодорхой мэдээлэл авахыг хичээдэг. За гэтэл зарим иргэд маань ингээд хаяг барьлаа тодорхой хэлэхгүй, үйл явдлаа тодорхой хэлэхгүй гэдэг маш сандралтай яриад уцаа тасчихдаг тий. Ингэснээрээ цаг хугацаа маш их алддаг. Бид нэр хаяг тодорхойгүй, юу тодорхойгүй байхад ингээд тий ямар арга хэмжээ авахаа мэдгүй дуудлага тий үнэн дуудлага гэдэг юм өгсөөгөө шүү. Ямар арга хэмжээ авахаа мэдгүй шүү дээ. За ингээ эргээ холбогдох гэхээр уцаа авдаг. Ийм асуудлууд гардаг. Тэгэхээр иргэд маань яг аль болох тайван байхыг хичээгээд биднэрт мэдээлэлээ хаягаа
маш тодорхой гэх юм бол бид нэр цаг алдалгүй түргэн шурхай арга хэмжээ авна гэсэн үг. За тэгвэл хоёулаа иргэдтэй анхааруулад хэлэх зөвлөгөө мэдээлэл юу вэ? За ер нь бол манай замуу цомт онцгой байдлын хэлцээ Facebook хаягаар бол ердөөсөө Галтимэр гамшиг ослоос үржилэн сэргийлэх мэдээлэл тогтмол хүрж байгаа. Энийг иргэд маань нэг яг анзаараад нэг уншичаасаа тийм. Гарал хандуулаад нэг өрөнгөөцөд нэг уншичаасаа. Тэрэн дээр болохоор ердөөсөө Галтимэр гамшиг осол тохиолдсон үед ямар арга хэмжээ авах, анхан шатны ямар арга хэмжээ авах, бүх талын мэдээлэл танд хүргэж байгаа. За иргэд маань ерөнхийдөө төдийлөн мэддэггүй те яг ингээд өөрт нь ингээд юм болонгууд яг ямар үйл ажиллагаа хийх ёстойгоо мэддэг тийм. Тэр талын мэдээлэл маш сайн хүргэж байгаа. Тэрийг нэг удаа анзаараад уншаад үзчихээсэй. Хоёрдугаарт нь болохоор одоо энэ онцгой байдлын ерөнхий газраас сар бүрийн 4 дахь өдөр. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн 4 дахь өдөр. Гамшигын бэлэн байдлаа үнэлэх хуудас гэдэг. Аюулгүй байдлаа хянах, шалгах тий. Тийм ийм өдөр байгаа тий. За энэ байгаа. За энэ рүү нэг ороод өрхийнхөө аюулгүй байдлыг, өөрийнхөө аюулгүй байдлыг тийм үү? Өрхийн түвшиндээ Галтимэр гамшиг ослоос юу яасан байна уу? Хамгаалагдсан байна уу гэдгийг нэг шалгаад үзэж хэрэгтэй. За хэрвээ танд мэдгүй те ийм зөвлөд гарч ирэх юм бол за ийшээ ороорой ингээд дараагийн зөвлөмжүүд тэн дээр ингээд байж байгаа. Тийм үү. Тэгээд тэрнлөө нэг ороод аюулгүй байдлаа үнэлээд ер нь ямар арга хэмжээ авах ёстой юм байна гэдгийг нэг үнэлээд нэг харчаасаа. Эрсдлээ нэг тодорхойлоод те өрхийн түвшиндээ. За ойлголоо. За гуравт нь болохоор энэ battery board гээд байршил хаяг те. Байршил тодорхойлдог аппликейшн байна. За энэ аппликейшн маань ердөөсөө таны хаяг байршлыг чинь тодорхой болгож өгнө л гэсэн үг. Ер нь бол бид нар дээр ийм хаяг байршлын тодорхойгүй дуудлагууд ирдэг. Тэ хүмүүс хаяг байршлыг тодорхой зааж мэддэггүй гэсэн болоо. Ерөнхийд нь хэлээд өгдөг тий. Цаг хугацаа хардах ийм тохиолдол гардаг. За тэгтэл энэ аппликейшн маань яаж ийнэ гэхээр таны хаяг байршлыг 3 үгээр дахин давтагдчихгүй 3 үгээр маш тодорхой болгож өгдөг л гэсэн. Тэрээс амрын 1-ийн 7, тэгээ саяын 3-ийн 5 гэж байгаа юм шиг л. Тийм байна. Танд тодорхой болгож өгдөг гэсэн. Тэгэхээр энэ аппликейшны талаар мэдээллүүд бол сошиал орчинд нэлээд тавигдсан байгаа. Тэгэхээр бас нэг утсандаа татаж аваад яаж ажилтдаг юм бэ те энийг бас нэг сонирхоод үзээд ингээд ашиглаад хийчихсэн байвал маш их зүйл. За яг хуу сая 2023 оны 11 сарын 22-нд манад ийм засан журганд боогдлоо гэсэн нэг юм дуудлага мэдээлэл ирсэн. Иргэн маань гэрээсээ гараад нэг 4-5 км яваад би ингээд засан боогдоод ингээд засан жураг шуурчлаа би ингээд төөрчлөө гэсэн. Яг хуу тэр иргэн маань бол энэ аппликейшнийг ашиглах боломжтой байсан. Тэгээ ухаалаг утастай байсан, сүлжээтэй байсан. Бидэд хаяг байршлаа. Одоо хэрвээ энэ аппликейшнийг ашиглаж чаддаг байсан бол суулгацсан байсан бол тийм ашиглаж мэддэг байсан бол хаяг байршлаа тодорхой олгоод биднэрт хаягаа тодорхой өгчихсэн байвал бид нэр цаг алдалгүй түргэн шурхай арга хэмжээ авах боломжтой байсан. Болгоно шүү дээ. Тийм байна. За гэтэл эгч маань тий хаяг байршлаа хийлж мэдгүй, аппликейшн ашиглаж мэдгүй, за заагаад өгье гэхээр мэдгүй юм байсан. За тэгэнгүүт бид нэр яасан гэхээр 4-5 км явсан гэдэг хэлж өгөөд за 4-5 км радиуст ингээд ирээ хайх ажиллагаа явуулж байгаа. За тэгэнгүүтээ олдохгүй болохоор ингээд үйл ажиллагаа юу километрийн радиусаа өргөсгөө 4 цаг хүрээ тий. За ингээд цаг хугацаа маш их шаардж байна шүү дээ. Цаг хүч техник хэрэгсэл маш их зарцуулагдаж байна тийм үү. За тэгээд ингээд нэг шөнийн 1 цагт болсон тэр юм. За шуурга маань андаад үзэгдэх орчим маань арай гайг болоод ирэнгуут ингээд машиных нь гэрлэр хүн нэ олж авсан гэсэн үг байхгүй юу. Тэгээд маш их цаг хугацаа алдсан байна. Хэрвээ одоо шуурга маань өдгөө шуураад ингээд одоо тий үргэлжилсэн бол тэр хүн маань 8 насаа алдах осоож бэртэг ийм аюултай хэмжээнд ирсэн. Тэгэхээр яг уу
энийг нэг сонирхоод үзчих хэрэгтэй Тийм байна. Уснаас суулгаад бүх заавар мэдээлэл нь монгол хэлээр Apple Store, Samsung-ийн одоо тийм ийм гурван зүйлийг уриалмаар байна. Хүмүүс маань бас нэг анхаарад хэрэгжүүлээд нэг үзчихээсэй тий. За ингэж уриалмаар. Зөв. Маш хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл байна. За тэгвэл иргэдтэй сүүлд нь одоо ингээд уриалаад юуг одоо хэлмээр байна? За иргэдтэй юу хэлэх вэ гэхээр таны аюулгүй байдал таны л гарт. Тийм учраас хариуцлагатай бай. Өөргөө мэддэг бай. Тэгээ хараад суух биш, хамтдаа сэргийлдэг баяа гэж уриалмаар байна. За маш сайхан уриалгыг хүргэлээ. Тийм шүү дээ. Иргэд та бүхэн маань энэхүү дуудлага мэдээлэл, зөвлөгөө мэдээлэлтэй холбоотойгоор нэг эргээд хүүхдүүдээ энэ тусгай дугаарын учрууд руу залгаж тоглож гэнэ үү гэдгийг нэг анхаарад үзэх хэрэгтэй байх нь байна. За энэ саяны цагийн маань хэлсний адил энэ хоёр аппликейшнуудаа нэг эргээд нэг хараад үзэх нь байна. Ингэсэн тохиолдолд таны өөрийн эргэн хүнийхээ өрхийнхөө төвшөндөө аюулгүй байдал маань бас бэлэн болж юу гэдэг нэг шалгаад үзэх хэрэгтэй байх нь байна. Тоглодог гэсэндээ энэ холбоотойгоор нэр энийг юм хэлээ. Сүүлийн үед одоо сурчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор одоо ингээд хүүхэд бол уцтай болчихсон. Тийм сошиал орчин хөгжсөн. Энтэй холбоотойгоор энэ тусгай дугаар хүүхдүүд маш их тоглож залгадаг. Тэнд гал гарж ийн гэд ингээд хилэнгуудаа хөгжүүнэл тасалждаг ч юм уу. Айс яг ингээд жинхэнэ дуудлага өгж байгаа юм шиг хуурамчаар дуудлага өгөх. Яг тэр хаягн дээр нэг хүрээд очихоор байхгүй байдаг ч юм уу тийм. Зөв. Ийм тохиолдол маш их байдаг. Уул нийгмийн маань ингээ хуулиар зохицуулаад өгсөн байгаа шүү дээ. Тусгай дугаарыг уцаар тоглох юм бол торгох хэмжээ, арга хэмжээ авах. Төслийн тухай хуулиараа зохицуулаад өгсөн байна. За, үүн дээр иргэд маань үр хөвгтдээ тавих хараа ангилдаа сайжруулад энэ талын мэдээллийг маш сайн тайлбарлаж хэлдэг тий. Ойлгуулдаг. За, энэ ингээд тусгай дугаараар ингээд тоглож явах хугацаанд энэ цаг хугацаагаа бид нэр тийм үү өөр нэг хүний амь насыг авран хамгаалах тийм үү энэ цаг хугацаанаас маань хонслоод байгаа гэдгийг маш сайн тайлбарлаж хэлдэг ойлгуулдаг байгаасай өмсрэлдэг байх хэрэгтэй ах нь. Тий ингэж уриалмаар байна. Зөв. Эргэн үеийнхээ ухамсар дүүргийг сайн биелүүлэх нь хэрэгтэй ах нь шүү дээ тий. За ойлголоо. За энэхүү маш үнэтэй зөвлөгөө мэдээлэл уриалгыг хүргэсэн танд цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ёроё. За дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.